Дэлхийн 160 гаруй орныг хамруулсан 70 гаруй жилийн түүхтэй GS1 буюу зураасан кодны талаарх нэвтрүүлгийн 2 дахь дугаар эхэлж байна. Одоогоос 10 жилийн өмнө олон улсын GS1 байгууллагын 101 дэх жинхэнэ гишүүнээр манай улс элсэн орж GS1 Монгол нийгэмлэг байгууллагадан аль биесны эрх бүхий эвлэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонгогдсон. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл гол төлөв үндэсний үйлдвэрлэгчид, импортлогчдын 1000 гаруй аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүсийн 40 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүд 865 бүхий зураасан кодыг олгож эрүүл мэнд, иргэний бүртгэл, бөөний болон жижиглэн худалдаа зэрэг хэд хэдэн салбарын бараа үйлчилгээнд амжилттай хэрэгжүүлээд байна. GS1 зураасан кодны тэмдэгтүүд маш олон төрөл байдаг. 1D буюу 1 хэмжээст, 2D буюу 2 хэмжээст гэсэн төрлүүд байдаг. 1 хэмжээст зураасан код нь бол E8, EN13, ITF14, GS1 128 гэсэн тэмдэгтүүд байдаг. За энэ бол 1 хэмжээст зураасан кодны жишээнүүд байна. Энэ GS18, GS13, ISBN, код 39, код 93 гэдэг энэ эдгээр коднуудыг харуулсан байна. Энэ GS18 код нь болохоор жижиг орын бараа бүтээгдэхүүн дээр хэрэглэгддэг 8 оронтой код байна. GS13 нь болохоор энэ жижиглэнгийн болон бөөний худалдан дээр хвшлэн хэрэглэгддэг. GS Монгол нийгэмдлэгээс эдгээр кодуудыг манай харилцагч байгууллагууд их хвчлэн авсан байдаг. За энэ кодны бүтцийг ерөнхийд нь харуулсан байна. Энэ цэнхэр нь болохоор тухайн орны код GS Монгол нийгэмдлэгээс болохоор 865 гэсэн кодыг олгодог. Энэ 3 орн маань 865 гэсэн. Дараачийн улаан шар байгаа нь болохоор тухайн байгууллагын цор ганц давтагдчихгүй дугаарыг илэрхийлж байгаамаа. Энэ 1-ээс 3 орн нь болохоор тухайн байгууллагын бүтээгдэхүүний дугаар. Энэ ягаан дээр болохоор энэ код зөв буруу үүсч үү гэдгийг илэрхийлж яадаг хяналтын орон автомат үүсдэг энэ кодны бүтцийг харуулвал юм байна. За энэ 2D кодны төрлүүдийг энд харуулсан байдаг. Монгол улсын хувьд бол энэ data matrix буюу энэ QR кодыг хвчлэн өөрсдийн бараа үйлчилгээнд хэрэглэсэн байдаг. Иргэний бүртгэлийн газар болон цусны төвүүд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ баримт төвчгтэй эдгээр кодуудыг хэрэгжүүлээд явж байна. Эхний дугаараараа та бүхэнд GS1 системийг хэрхэн бий болж манай улсад хэрхэн нэвтрүүлсэн талаар танилцуулсан. Тэгвэл өнөөдрийн дугаараас эхлэн төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаанд хэрхэн нэвтрүүлсэн талаар танилцуулах болно. Зураасан кодыг үйл ажиллагаанд нэвтрүүлж байгаа байгууллагуудаас эхний ээлжинд төрийн томоохон үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын нэг болох Иргэний бүртгэлийн ерөнхий газар GS1 системийн зураасан кодыг хэрхэн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн талаар танилцуулъя. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь GS1 систем зураасан кодыг иргэний цахим үнэмлэх, иргэний бүртгэл, лавлгаа, үнэт цаас бүхий бичиг баримтууд болон архивын үйл ажиллагаанд өөрсдийн онцлог тохируулан системээр хөгжүүлснээр цаасан суурьт баримтаас цахим суурьт баримтанд бүрэн шилжиж чадсан. Энэ нь үндэсний хэмжээнд төдийгүй GS1 системийн гишүүн 116 орны хувьд бараг анхны кейс гэж хэлэхэд болно. Бид нар 2010 онд Монгол улс дээр иргэний шинжилсэн бүртгэлийг явуулсан. Энэ ажлын хүрээнд улс орныг хамарсан том компанид ажил зохион байгуулагдсан. Тэгээд бид мэдээлэлээ илүү хялбар шалгах болцоо техникийн хувьд шаардлагатай болсон учраас бид нар баркодыг бол зайлшгүй сонирхсон. Баркодын өөрийнх нь үндсэн шин чанар нь тэр цаасан дээр байж байгаа мэдээллийг програм руу хялбар оруулах зорилготой шүү дээ. Тэгээд бид эхлээд регистрийн дугаараа баркод болгохоор судлаад нэлээ явсан. За энэ тохиолдолд нэлээд төв хүч хэрэгтэй байдалтай учирсан. Кирилловсгээр регистрийн дугаар маань хийгдсэн байдаг. Тэгээ баркодын төрлүүд түүний шаардлагыг хангахгүй. Тэгээд Монголд яг хэвлэлийн компаниудаар нэг хэмжээст код хэвлүүлэхэд нэлээд төвөгтэй байдалтай учирсан. Нийтдээ бидний тооцоолсноор 16 наснаас дээш насны 2 сая орчим иргэдийн бүртгэлийг бид хийх шаардлагатай болсон. Бүртгэл нэг бүрийг үнэн зөв алдаа мадаггүй хийхийн тулд бидний өмнө том сорилт тулгарсан. Их богино хугацаанд их орны хишиг тараах ажилдаа уялдуулаад зөвхөн бүртгэл хийх биш. Тэр бүртгэлийг оруулж ирсний дараа мэдээллийг бид нэр шалгалт хийгээд иргэдэд их орны хишиг түгээх энэ ажлын үед бид нэр техникийн энэ ажлыг хурцлах зайлшгүй шаардлага тулгарсан. Тэр ажлын хүрээнд баркодын нэлээд өндөр хэмжээний судалгаа маань хийгдсэн мэдээ. За тэгээд цаг хугацаач биднэрт бага байлаа. Хийх ажлын хүрээч нэлээд их том объем хэмжээ ихтэй байсан учраас бид эхний ээлжинд зөвхөн үнд цаасны дугаар маягаар баркодуудыг
нэг хэмжээст зурсан баркодыг ашигласан. Монголд одоо худалдаа аж үйлдвэрийн тэнхимээс өөр яг энэ баркодын чиглэл дээр хөгжүүлэлт хийсэн төрийн байгууллага байдгүй байсан. Тэр үед тэгээд нэлээд уулзалтууд хийгээд бид хэд Монгол улсын хэвлэлийн компаниудад хандаад та нар нэг хэмжээст кодоор ингээд цаасан дээр үнцаас хийх боломж, тэнгийн боломжоо танилцуулаач гэсэн энэ үед тендерийн шаардлагын дагуу үнцаасны үйлдвэр 128 гээд баркодын төрлөөр бидний үнцаасны дугааралж өгсөн байдаг юм. Тэгээд дараа нь харьцангуй хэвлэлийн компаниуд илүү туршлагажаад түүний дараа жил бол бидний захиалгын илүү олон компаниуд биелүүлэх боломжтой болсон. Баркодоор хэвлэдэг тийм толгоонуудыг худалдаж авдаг юм лээ. Энэ ажлууд ингээд манай ажлын нөлөөгөөр бас хэвлэлийн компаниуд дээр ч нөлөө өгсөн. За иргэний бүртгэлийн ерхий газартаа бид нэр 2008-9 онд бол хамгийн анх удаа уулзчихсан. Тэгээд энэ иргэний бүртгэлийн үйл ажиллагааг одоо хөнгөвчлөх зорилгоор зураг гадны системийг яаж бид нэр хөгжүүлэх ёстой гэдгээр хамгийн анх удаа уулзчихсан. Тэгээд энэс хойш үлдээд хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд бол иргэний бүртгэлийн ерхий газрын хамт олон маань зураг гадны системийг бол өөрсдөө үйл ажиллагаанд нэлээд дандаа дэвшилттэй боловсронгуй байдлаар ашиглаж хэрэгжүүлсэн байна. За олон улсын бус улс орнуудтай харьцуулахад бол олон улсын түвшинд иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд ингэж цогцоор нь одоо хэрэгжүүлсэн жишээ кейсүүд бол баг байдгүй. Энэ утгаараа бол бид нар бас иргэний бүртгэлийн ерхий газрын хамт олонтой бас баярлж байна. Манай олон улсын MGS нэг системийг өөрсдийнхөө үйл ажиллагаанд одоо хэрэгжүүлж өөрсдийнхөө үйл ажиллагаа хөнгөвчлж байгаа явдалтай даа. За тэгэхээр иргэний бүртгэлийн ерхий газрын хувьд иргэний үнэлэхээр иргэний одоо захин үнэлэхэн дээр одоо зурсан кодны 2 хэмжээст код буюу QR код мөн одоо чип гэж хэрэгэлсэн байна. Бид нар нэг хэмжээст кодыг тэгэхээр 128-аар хэвлүүлээд 128-ийн төрлөөр нь YN 13-аар нь хэвлээд үүний дараа бидний шаардлага өндөр болоод 2 хэмжээст кодын төрөл рүү манай байгууллага орсон юм. Энэ төрлийн байгууллагуудаас бол хамгийн анхдагч болоод бид нар 2 хэмжээст энэ кодын төрөл рүү орсон явж байгаа. Бид нар энэ дээр хийхдээ бүрэн хэмжээний засчмын өөрчлөлт хийсэн. Одоо та бүгдийг харж байгаа энэ маягт бол одоо хаатар маягт гэж нэрлэдэг. EUB гэдэг сүүлийнх нь нэр нь. ийм хуучин хаатар маягтыг хүмүүс гараар бичээд тэрийг дахиад нэг хүн дээр очсны дараа шивж програм руу шивж оруулдаг гэсэн. Гараар бичихэд нэг алдаа хийх магадaltaй. Дахиад шивэд оруулахад дахиад нэг алдаа хийх магадaltaй. Одоо нэг үг үсгийн нэр зөрүүтэй байна гэдэг л иргэдийн гомдол гарч ирдэг шүү дээ. Манай бүртгэл 1951 оноос хойш мэдээллийн сангууд үүсэхдээ бүгд гараар бичээд түүнийг шивж оруулсан байдлаар үүссэн. Энэ болохоор бид систем дээр бүр инновацийн төвшөнд шинжилгээ хийгээд манай сум хорооны төвшөнд хүртэл бүртгэлийг хийхдээ энэ маягтыг принтерээр хийвэлж гаргадаг болсон гэж байгаа. Принтерээр хийвэлж гаргана. Хийвэлж гаргахад хамгийн боломжтой хувьд бид нар энэ QR кодыг сонгож авсан. Энэ маягтан дээр хэвлэгдэж байгаа бүх мэдээллүүд нартлын кодонд бүгд хувираад орчдөг байж байгаа. Ингэж орсноор одоо ямар нэг санамсаргүй ч юм уу санаатай ч юм уу байдлаар энэ хүний нэрийг энэ дээр заслаа гэж бодоход энэ кодыг засч чадахгүй учраас мэдээллийн давтагдчихгүй шинжлэх нар нүрэ хадгалагдаж байгаа. Эргүүлээд хуурамч бичиг баримт ямар нэг тохиолдолд үйлдэлээ гэхэд энэ үнцаасныхаа давтагдахгүй дугаараар тэр хуурамч бичиг баримт байна уу, жинхэнэ бичиг баримт байна уу гэдгийг бид нэр шалгах боломж бүрдэж байгаа юм. Дээр нь үж байгаа нь усан хийгээр энэ цаасыг Монгол улсад төдөө оны төдөн сар давтагдахгүй ингээ хийц юм а гэдгийг эргүүлээд архивын төвшөнд шалгах боломжийг хийж агуулж байгаа юм чиртэй юм байна. Тэгээ энэ код нь өөр дээрээ доторх мэдээллүүдээ бас хувиргалт хийгээд encrypt гэж ярьдаг. Хувиргаад хийцэн байж байгаа учраас энгийн уншигчаар бас тийм амархан уншихдаггүй. Уншсан ч гэсэн мэдээлэл нь өөр систем рүү авахдаггүй зөвхөн иргэний бүртгэл нь програм хангамжтай уялдаж ажилладаг ийм онцлогтой шийдвэрийг бид нар хийсэн байж байгаа. Зурсан кодыг улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр бүртгэлийн ажилтнуудын өдөр тутмын ажлыг хөнгөвчиж цаг хугацааг хэмнэхээс гадна бүртгэлтэй холбоотой ямар нэгэн алдаа эрсдлийг үгүй болгох, иргэдийн хувийн мэдээллийн нууцлалыг хадгалах, ингэснээр иргэдийн аюулгүй байдлыг хангах,
Нөгөө талаас хэн нэгэн шилжилт хөдөлгөөн хийж оршин суух хаяг өөрчлөгдөхөд заавал наалт маах эсвэл шинээр бичиг баримт бүрдүүлэх зэрэг хүндрэлийг арилгасан олон давуу талтай юм. Мөн бүртгэл давлгаатай холбоотой дотоод үйл ажиллагаанд хэрэглэгддэг төрөл бүрийн үнэт цаас бүхий баримтууд дээрээ зураасан кодыг нэвтрүүлснээр эргээд бүртгэлийн шат дамжлага бүрийг хянах, ажилчдын алдаа эрсдлийг хянаж хариуцлага тооцох, эцсийн дамжлага буюу архивын фондод тухайн иргэнтэй холбоотой хувийн хэргийг үүсгэж өгөх нөгөө талаас буруу мэдээлэл хадгалагдах зэрэг сөрөг үр дагавруудаас хамгаалагдаж чадсан байна. За одоо та бүгдээ харж байгаа хэсэгт бүртгэлийн дугаар олгогдсон иргэдийн мэдээллийг хуучин өмнөх бүртгэлтэй нийлүүлээд 1% хэрэгт оруулж байгаа процесс харагдаж байна. Энэ архив дээр EN13 баркод хийлэгдсэн 3-ийнхээ өгсөн маягтыг хүлээж аваад тэр хүлээж авсан мэдээллүүдээ архивт өмнө фондонд үүссэн хуучин цаасан баримтуудтай холбож нэг тогтмол хийгээд хувийн хэрэг үүсгээд түүнийг архивын сейфнүүдэд байрлуулдаг програм хангамжийн болон одоо архивын энэ бүтц дээр ирсэн байж байна. Тэгэхээр бид нар сум хороодын төвшөнд нэг хэмжээст баркодоор хэвлэдэг гэдэг нэлээд тайлбарласан. За одоо энд харуулахад 31 маягт маань өөр дээрээ баркодтой. За хуучин маягтууд маань хуучин цаасан суурьтай одоо зураг наалттай ийм одоо цаасан суурь баримт гэж бид нэр ярьдаг. Ийм баримтууд байж хахад шинэ орсон баркодтой маягт маань өөрөө цахим суурьтай, дижитал суурьтай ийм баримт болоод шинжилэлт болсон. Энэгээр эргүүлээд хялбар 31 маягтынхаа бүртгэлд орсон бол 3-1 өгсөн бол эргүүлээд тэр хүн үйлчлэгээ авахд хялбар ийм зохион байгуулалт болж байгаамаа. За тэгэхээр эдгээр стандартуудыг хэрэгжүүлснээр бол тэнд байгаа олон бичиг баримт, за тэнд байгаа архивд байгаа одоо хүмүүсийн мэдээллийг шүүх, хайх үйл ажиллагааг илүү их хөнгөвчлж байна. Дээр нь одоо иргэний бүртгэлтэй холбоотой мэдээллийн нууцлыг хадгалах гэх мэтчрийн маш олон төрлийн ач холбогдолтой байгаа. За мөн одоо иргэний бүртгэлийн ерөнхий газар төдийгүй түүний одоо харьяа, за аймаг, сум, дүүрэг, хорооны одоо ажилтнууд энэ үйл ажиллагааны зөвцөөр нь хэрэгжилж байна. За тухайлах юм бол одоо аймаг, дүүрэг дээр бол одоо хоёр хэмжээс зураасан кодыг QR код буюу хоёр хэмжээс зураасан кодыг ашиглаж одоо тухайн иргэнтэй холбоотой энэ зөвхөн архивын лавлгаа, иргэний талаарх мэдээллийг бол тухайн ажилтны албан агчд олж авдаг бол сум, тийм хороо гэх мэтлийн жижиг нэгжүүд дээр бол нэг хэмжээс зураасан код буюу JS 13 үсгийн стандартыг ашиглаж одоо тухайн хүнтэй холбоотой энэ зөвхөн лавлгаа өгөх, за хүнтэй холбоотой энэ зөвхөн тодорхойлтуудыг гаргах, за архивын бичиг баримтаа одоо хадгалах үйл ажиллагаанд хэрэгжүүлж байна. За ингэснээр бол маш богино хугацаанд ямар нэгэн талтай эрсдэлгүйгээр одоо холбогдох мэдээллийг олж авч байгаа, хадгалж байгаа гэдэг утгаараа бол тус газрын одоо үйл ажиллагааг хөнгөвчлсөн юм систем болж өгсөн байна. GS1 систем зураасан кодыг бизнесийн глобал хэлгэж олон улсын хэмжээнд яригдаж хэвшил болсон учраас магадгүй хүмүүс зөвхөн бизнесийн байгууллагуудад л ашигладаг систем гэж ойлгож болох юм. Гэтэл энэ жишээнээс харахад төрийн байгууллагууд ч гэсэн өөрсдийн үйл ажиллагаа үйлчилгээндээ нэвтрүүлснээр өөрсдийн ажил үйлчилгээгээ боловсронгүй хөнгөн шуурхай болгох цаг хөрөнгө мөнгөө хэмнэх боломжтой гэдэг нь тодорхой харагдаж байна. Олон улсын туршлагч ийм байдаг байна.